ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдаг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордгиймаар төшөв рүү ордгиймаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За оройн дэргүй үзэгчтэй энэ твэрлвэстэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За 5-5 нэвтрүүлгийн энэ 7 хоногийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Улсын хурлын гишүүн, за иргэний зөрөг ногоо намын дарга Батбаян Батбаатар даргаыг урьж авчираад байгаа. Танд оройн мэндүргий. Оройн мэндүргий. За сайхан үйлж байна. Таны ажил тавлаг уу? Тавлаг сайхан үйлж байна. Та бүхэн сайхан үйлж байна уу? За сайхан үйлж байна. За чуулган завсралтсан ер нь одоо нөгөө тойрог гэж байхгүй байх тийм ээ. Хэрэг ажилтаа байна. Ер нь юун дээр төвлөрж ийн гэдгээс хоёлаа ярилцлага эхлэе. За нэгдүгээрт нь 2024 оны Улсын хурлын сонгуулиар боловсруулж сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрүүдийнхаа ажил дээр мөрийн хөтөлбөрүүдийг эрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой хуулийн төслүүд, санаачлагууд яаж гарах вэ гэдэг тал дээр ажиллаж байна. Хоёрдугаарт нь иргэний зөрөг ногоо намын 25 жилийн энэ 3 сарын 9-ний өдөр болно. Тэгэхээр өмнөх 25 жилд иргэний зөрөг ногоо нам юу бүтээсэн, юу ийсэн, бидний үнэлт дүгнэлт юу их алдаа оноо маань юу байх вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Мөн намын даргын үед намын одоо шинжилгээг эрчимжүүлэх, намын боловсон хүчин, хүний нөөц, намын бодлогын асуудал, мөрийн хөтөлбөрүүд дээр ажиллах гэдэг энэ ажлууд нэлээд төлөвлөгөө ажиллаж байна. Хоёлаа эхлээд танаа бас хийж байгаа ажилтай холбоотой асуултаас шинжилгээ сая таны ярианд дурдж байна. Одоо ингээд юу намууд шинжилж гин бас хувьсч өөрчлөгдөе. Дээрээс нь энэ гişүмжил, хатуу гişүмжил гэл ингээд зөндөө зүйлсийг ярьж байна. Энэ хууль хэрэгжиж эхлэхэд уг нь явж байгаа. Гэхдээ бас зарим цаг хугацаанд гэсэн хойшлчлоо. Танахыг ямар шинжилгээг иргэний зөрөг ногоо нам дээр яг хийх гэж байна вэ? За иргэний зөрөг ногоо нам нэгдүгээрт нь бид нар 23 онд дөрмөө өрчилсөн. 23 оны 9 сарын 9-нд намын 10 дугаар их хурлдаж намын удирдлага шинжилэн сольсон. Үүний дараа бол нам дөрмийнхөө өөрчлөлтийг шинэ хуульд нийцүүлэх чиглэлээр ажиллаж тодорхой нэг хэсэг зүйлүүд заалтуудыг өөрчилсөн. Энэ заалтууд өөрчлөгдсөнөөр иргэний зөрөг ногоо нам бол иргэдийн нам, олон түмний нам болж хувирах тэр боломжоо бол бий болгосон. Тэгэхээр нам гэдэг институцийнхаа хувьд бол олон түмний иргэдийн гишүүдийнхаа наманд байх ёстой. Энэ дөрмийн өөрчлөлтийг бол хийж чадсан. Бид мөн дөрмөө дахиж нэмж сайжруулах замаар олон иргэд улс орныхон төлөө гэсэн зорилготой, тодорхой хүсэл мөрөөдөлтэй, тодорхой өөрийн гэсэн зарчимтай үндсүүлэлттэй тэр хүмүүсийг энэ дөрмийн дагуу ажиллаж энэ улс төрийн намд байж болох тэр орон зайг бий болгох ажлыг хийсэн. Тийм болохоор иргэний зөрөг ногоо нам 24 онд бол одоо жишээ нь татврын орлоготой болсон. Намын гишүүдийн татврын орлоготой болсон. Тэр татврынхаа орлогоор болон бусад их усүрээс одоо хантвийн их усүрээс их хурл орон нутгийн сонгуулийг бол бид нар зохион байгуулж 24 онд бол амжилттай ажилласан гэдэг үг юм. Нөгөө татвар нь ил тод болоод эхэлсэн гэсэн үг юм биш үү? Одоо шууд тод нээлттэй одоо жишээ нь манай намын үндэсний зөвлөлийн орооны гишүүд бол 720 мянган төгрөг, одоо дундчны намын байгууллагын гишүүд 240 мянган татвартай нэг жилийн хугацаанд ч тийм байх. Тэр жишгийг бол нээж өгсөн. Би таныг нөгөө намын сонгуульд ашигласан гэхээр нөгөө хэмжээ нь бас арай өөр байгаад байгаа юм болоо гэж. Иймэрхүү нөгөө нэг одоо үндэсний бодлогын орооны гишүүн бол багварлын гишүүн бол татвар гэдэгтэй адилхан тэр татварын талаар та ярьсан байна. Тийм намын дотоод би таныг нөгөө сонгуульд ашигласан ер нь ингээд жишг болгоод орон нутгийн их хурлын сонгуулиуд ашигласан гэхэр чинь сонгуульч мэдээж асар их хэмжээний мөнгө орно шүү дээ. Тэрэнд дүүцэх хэмжээний бас нэг тодорхой хэмжээний ил тод татвараа аваад эхэлсэн болоо. Тэгэхгүй бол нөгөө намдаг чинь хамаагүй асуудал байна гээд араар руу цөнхтэй мөнгө зөөчдөг. Тэрнээс нь болоод асуудалд орчдөг гэдэг. Тийм зүйлийг шийдсэн болов уу гэж байна. Тэр нь бол тусдаа сонгуульд гишүүдийн татврын тухай асуудлыг сайн ярьлаа. За би таныг ерөнхийдөө нэвтрүүлэгтээ урьж авчирдаг нь за 16 жилийн дараа парламентд орж ирсэн хүний хувьд ер нь сая нэг чуулган болоод өнгөрлөө тийм ээ. Намрын чуулган. За энэ чуулганыг дүгнж нэгд ярий. Хоёрд ер нь сөрөг хүчний төлөөлөл байна гэж хараад байгаа үг нь бол за энэ хүрээндээ ямар хуу байна гэдэг. За цаг үеийн хувьд бас сонирхол татсан улс төрийн асуудлууд байна. За тэгээ намтай холбоотой бас таныг одоо би бол арчсан намын төлөөлөл гэдгээр нь мэддэг байсан. Гинт иргэний зөрөг ногоо ном дээр гараад ирлээ гэдэг энэ хүрээнд ярих гэж урьсан юм. За хоёулаа парламенттай холбоотой асуудлаас яриа эхлэе гэж бодож байна. За саяын намрын чуулганыг юу гэдэг юм чинь 16 жилийн дараа парламентд эргэж орж ирээд нэг чуулган суулаа. Ер нь юу нь өөрчлөгдсөн бэ? Саяын чуулганы
алдаа оноо таны хувьд хэрхэн дүгнэгдэж харагдаж байна? За яг парламент бол өөрөө юу энэ 126 гишүүнтэй болсон нийт удаагийн парламентын онцлог мөн 2012 оны сонгуулиар одоо мөрдөгдөж байсан сонгуулийн тухай хуулиар жагсаалтын гишүүдтэй бас болж чадсан. Энэ бас нөгөө нэг онцлог нь байж байгаа. Тэгэхээр жагсаалтын гишүүдтэй 126 төлөөлөлтөй 5 намын одоо оролцоотой ийм парламент байна гэдэг нь харьцангуйгаар нийгмийн тодорхой хэсгүүдийг шингээж чадсан парламент болсон. Парламент өөрөө угаасаа л ард түмний төлөөлөл байх ёстой. Тэр ард түмэн дотор одоо иргэд сонгогчдод ямар хүмүүс байна тэд нар нь оролцдог. Илүү төлхөө талд бүрийн төлөөлөлд нь оролцдог байвал энэ парламент өөрөө бас зөв шийдэл рүүгээ очих юм байгаамаа гэдэгтээ бол тэрэн дээр бол энэ парламентын давуу тал нь оршиж байгаа. За нөгөөдгөөр улсын их хурлын тухай хууль, улсын хурлын дэгийн тухай хууль энэ өөрчлөлтүүд бол хийгдсэн. Гэхдээ мэдээж төгс болж харах нь чадаагүй. Гэхдээ дэвшилттэй зүйлүүд байгаа, сул талууд байж байгаа. Тэгэхээр тэндээс нь хараад үзэхэд бол нөгөө улсын их хурлын чуулганд нэгдүгээр хүний тоо болон дэгийн тухай зохицуултаараа нөгөө иргэдийн сонгож гаргаж ирсэн их хурлын гишүүд маань бас санаачилгаа бүрэн гүйцэд илэрхийлэх үгүй юу гэдэг дээр бас жоохон учир дутагдaltaй зүйл харагдаж байгаа. Улс төрийн шийдвэр нь яаж гарсан байд? Нэгдүгээр хууль эрх зүйн асуудлаас гадна энэ парламент бүрдсэний дараа 126 гишүүний 118 буюу Монгол Ардын нам арчилсан нам хүн намын одоо бүдүүн бүлэг бол үнэмлэхүй олонхол 118 гишүүнтэйгээр бий болсон. Тэгэхээр энэ 118 гишүүний одоо энэ бүрдэл бий болж энэ дээр засаглал явж байна гэдэг нь бол парламентын бас нэг сул тал нь болж байгаа. Сул тал болчоод байна. Нэг талдаа. За нөгөө талдаа бас яг хамтраад асуудлуудыг шийдээд бид хүн чинь ингээд нэг юм улс төрийн хил ам хэрүүл тэмцэл энэ нэг юм талцлаас болоод бас олон зүйлийг алдаж ирлээ шүү дээ. Нэг нэгэндээ дэгээ тавьж унагадаг. Нэгнийхээ хэрэгжүүлжсэн бодлогыг гарч ирээд нэрийн солиод юм эсвэл тэр бодлогыг нь өөрчлөөд хойшин татаад ингээд зогсоогоод хийдэг. Энэ бол бас нэг талаасаа бид бүхэнд алдаа болж ирсэн. За гэхдээ одоо яг таны хэлж байгаа энэ 116 гишүүнтэй том бүлэг нэг талтай байна. Нөгөө талдаа энэ хамтарсан засгийн газар явж байсан чинь ингээд нэг юм эсэргүүцэл рүү ингээд оны өмнөөс эхлээд орж ирж байна л дээ. Төсвөөс эхлээд жагсаал яваад за одоо сая ингээд лодо самбуу гүшүүн огцруулах асуудлыг яриад эхэлж. Та ер нь энэ огцруулах асуудал дээр ямар байр суурьтай вэ? Та гарын үсэг зурх юм уу? Лодо самбуу гүшүүний дээр албан бичиг дээр. За нэгдүгээр лодо самбуугийн бичгийг яг цаасаар нь авч хараахан судлаагүй байна. Мэдээлэл сошиал дээр тавьсан байгааг нь бол харсан. Нэг талдаа тэр нь юу гэхээр засгийн газар огцрох одоо засгийн газар гэхээ болсон шүү дээ. Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал өргөн баригддаг болсон. Тэгэхээр ерөнхий сайд огцрох тухай асуудлууд дээр бид нар улс төрийн шийдвэрээ хамгийн зөв оновчтой байдлаар илэрхийлж тэнд бол ажиллах хэрэгтэй. Их хурлын гишүүн бол ерөнхий сайдыг огцруулахгүй, хариуцлага тооцохгүй, дэмжихгүй гэдгийг илэрхийлэх нь бол парламентын засаглалтаа улс оронд хэвийн зүйл. Тийм болохоор тэрэн дээр бол ямар нэг байдлаар одоо огцом тийм сэтгэл хөдлөлөөр юм уу хандаад ах шаардлага бол байхгүй. Гарын үсэг зурхгүй тухай асуудал дээр лодо самбуу гишүүнтэй бид нар таарлалтаар нэг ярьж таарна. Тэр дээргүй хаврын чуулган ихэлтэл бол бас ч гэж бараг сарын хугацаа байж байгаа 3 сарын 15 хүртэл. Тэгэхээр энэ хооронд нөгөө засгийн газар тэр үндэслүүд дээр нь ямар алхмууд хийх юм те засах ёстой зүйлүүд байгаа бол яаж засах засаж чадахгүй байгаа зүйлээ яаж хариуцах юм гэдэг тухай яригдах ёстой л байна. Ерөнхийдөө ингээд мэдээж таярын хооронд яриа болоод үндэслэл юмнуудаа тайлбарлаад хин аргументээ яриад хилцэх баг. Гэтэ ингээд тодорхой хэдэн зүйл байсан шүү дээ. Одоо хүний эрхтэй холбоотой асуудал хөндөгдөд байна. За энэ арчил хүний хувийн өмчтэй холбоотой асуудал хөндөгдөд байна гэл ингээд тодорхой зүйлсүүд байна. Ингээд харахаар ер нь таны хувьд энэ засгийн газар хамтарсан засгийн газар ажиллаа хийж чадчих нь уу чадахгүй байна. Одоо сөрөг хүчний төлөөлөл учраас би таныг одоо энд өвгий чинь сонсгоод л байна л да. Өнгөрсөн засгийн газар байгуулагдсанаас хойш одоо ингээ хагас жилийн хугацаа өнгөрч байгаа. Тэгэхээр энэ хагас жилийн хугацаа өнгөрөхдөө энэ засгийн газар ямар гэрээн дээр үндэслэж, юуг зорж байгуулагдсан гэдэг дээр нэгдүгürt нь дүгнэлт хийх хэрэгтэй. За энд 3 намын хамтарсан тэр хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг гэрээг 1% одоо нааш нөгөөч гэдэг зүйлийг бид нар чуулган дээр чилсэн, бусад цаг үеч чилсэн. Одоогоор бидэнд бол
тэр гэрээг өгөөгүй байгаа. Нууцлаад ийн гэдэг байгаа шүү дээ. Нууцлаад байна. Энийг бол улсын их хурлын чуулган дээр ч гэсэн бид нар бас засгийн газраас болон намуудын удирдлагуудаас та нар яг юун дээр үзслээд Монгол улсын засгийн газар гэж байгаа болохоос биш 3 этгээдийн нууцын бичиг баримтан дээр үндэслэн засгийн газар гэж байх ёсгүй гэдэг өнцгөр нэлсэн одоохондоо ирүүлэг байгаа нэг дэх асуудал. За хоёрдугаарт нь юу гэхээр бид тодорхой хугацаанд буюу энэ хагас жилийн хугацаанд энэ оюун улс орны төсөв 25 оны төсөв төлөвлөгөө баталж байна. Дээрээс нь улс орондоо хийгээд бүтээгээд зориод байгаа тэр үнэхээр том мега гэж нэрлэдэг байгаа улс оронд огцон тэр өөрчлөлт оруулж чадах эдийн засагт иргэдийн амьдралд өөрчлөлт оруулж чадах тэр зүйлээ хийж чадах юм уу үгүй юм гэдэг тэр тодорхой хугацаанд дотор харах нь иргэний зориг ногоо намын хувьд зүйтэй юм а гэдэг байдлаар асуудал тандсан. Тэгээд тэр энэ яваад өнгөрч байгаа энэ хагас жилийн хугацаанд дээр одоо бид нар дүгнэлт хийх бас эрдэмтэн судлаачд болон гарсан шийдвэр болгон дээр ажиллах тэр чиглэл рүүгээ одоо ажиллаж байна. Тэгэхээр энэ өнгөрсөн хагас жил дотор засгийн газар юу бүтээч гэсэн. 25 оны төсвийг хилцэх мөн 24 оны төсвийн тодтолцоог хилцэх нийтдээ 4 удаа төсвийн асуудлаар улсын их хурл уулзсан байна. Тэгэхэд энэ асуудлууд дээр бид нар байр сууриа тогтмол илэрхийлж байна. За нэгдүгüүрт нь мөнгөний нийлүүлэлт нь 42 их найд байхад наад төсөв чинь 37 их найд болчлоо. Дараа нь буугаад хоёлаа юу вэ? Төсөвтэй холбоотой асуудал угаасаа ярих юм. Төсөв бол угаасаа тусдаа том сэдв байгаа. Яг таны хэлж байгаа чинь зөв. Энэ парламентын намрын чуулганы бараг тал хугацаа талаас илүү хугацаанд дээр төсөв ярьсаар 12 сар дээр орсон. Тэгэхээр энэ төсөв дээр их хурл нь алдаа гаргаад байгаа мó гişүүд нь нөгөө тойргийн мөнгөө тавьсангүй миний төсөлгөөг ямдууд дээр бичээд оруулсангүй гэж юм явсан юм уу? Засгийн газар нь асуудалтай төсөв өгсөн юм уу? Хоёлаа дэлгэрүүлж ярив. Миний нөгөө хоёлын нэвтрүүлгийн логик дараалтаа явсан зөв баг. Тэр нөгөө үзэгчд бас илүү амрах. Ер нь бол дүгнэлт гараагүй юм байна тийм үү? Дүгнэлт гараагүй юм байна тийм үү? Сайн муу энэ засгийн газар цаашаа ажиллаа хөгжүүлэх гэдэг дүгнэлт хараахан гарч амжаа. Хараахан гарав. Хий зарах уу? Энэ хаврын чуулга эхлэхээс өмнө гаргана. Эхлэхээс өмнө гарах тий. Тэгээд дүгнэлттэй үндэслээд гарын үсэг хаврын чуулган эхлэхэд бид нар энэ засгийн газар энэ хугацаанд дотор зөв ажилласан байна, буруу ажилласан байна. Одоо нөгөө мөрийн хөтөлбөр дүгнээд хэдэн хувийн нэг гүйцэтгэлтэй гэж ярьдаг үлээ дээ. Тэр утгаар нь ийм хэмжээнд ажилласан байна гэдэг дүнгээд. За ерөнхийдөө сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа намын төлөөллөөс би өнөөдөр үзэгчдээ үгийн сонсоод өөрөө бас зарим зүйлсийг асууж байгаа юм. Тэгээд хоёулаа яг парламенттай хэсэг рүүгээ дахиад эргээд гол зүйл рүү төвлөрөхөд танах яг энэ намрын чуулганы энэ 1-6-7 сарын хугацаанд сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадж гэнэ үү? Ер нь өөрсдөө ямар дунд тавьж байна та дөрөв? Өөрсдөө дунд тавих тухай асуудал нь бол бидний асуудал биш баг. Бид бол хэвийн хэмжээнд ажилласан гэдэг юм чинь. За сөрөг хүчингийнх үү гэдэг нь юм болгоныг сөрөөл асуудал болгон дээр ингээл өнтөглөөл заавал тэн дээрээс нэг шүүмж олж харах гэдэг юм шиг зүйл бас биш л дээ. Сөрөг хүчин гэдэг чинь жишээлбэл саяын таны хэлж байгаатай адилхан төсөв дээр байна. Дээрээс нь хуулийн төслүүд дээр байна. За ядаж тэр чуулганд сууж гинөө суухгүй байна уу гэдэг асуудлаас эхлээл олон зүйлс дээр иргэдийн төлөөлөл учраас иргэдийн мэд хэрхийг хангаад иргэдэд хэрэгтэй шийдлийг гаргахад явах ёстой юм шиг миний хувьд санагдаад байгаа юм. Яг зүгээр хувь сэтгүүлчийн хувьд харахад 90 ногоон ном яг өнгөрсөн 7 сар засгийн газар байгуулагдсны дараа за 3 нам хоорондоо нийлээд засгийн газар болчлоо. Нэгдсэн засгийн газар болчлоо. За бид нар бол сөрөг хүчин болно гэсэн. Тэр сөрөг хүчнийхээ ажлыг ер нь хангалттай хийхгүй байгаа юм шиг санагдаад байна. Та ер нь дахиад нэг дүгнэлтийгээ бодоод үзүүлээсэй. Гэхдээ яг хөө тэгж харагдсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ бид нар 7 сард тангараг өргөснөө дараа сөрөг хүчин байхгүйгоо шийдэггүй. 6 сарын 28-ны өдөр сонгуул дуусаад 6 сарын 29-ний өдөр бид хэвлэлийн урал хийхдээ иргэний зориг ногоо нам одоо цөөнхийн буюу сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэдгээ бол тодорхойлсон. Нэгэсэндээ засагт хамтрах ямар нэг сонирхол байхгүй гэдгийг бол бүрэн дүрээр илэрхийлсэн. Тийм болохоор эдэн 3 нам нийлээ 118-ын бүдүүн бүлгээ байгуулчихсны дараа нь бид хоцорчлоо тэгэхээр сөрөг хүчин болёо гэдэг байдлаар бол бид асуудалд нэгдүгээр тандаагүй. За хоёрдугаарт нь иргэний зориг ногоо нам тухайн цаг үеийн нөгөө салхи гарахад хамхуулсан гэдэг шиг юу тухайн цаг үеийн тэр акшн дээр тоглолт хийдэг. Улс төрийн оноо авах гэж оролддог. Ийм улс төрийн өвчин байх нь манай намын хувьд бол зохимжгүй зүйлээ гэдэг дээр бид нар дотооддоо ярьж шийдвэрээ гаргасан. Тийм болохоор за нэгдүгээрт нь тодорхой хугацаа өгье. 118 коноп 126-аас 118 конопыг их хурл дээр бүрдүүлчихсэн энэ 3 нам
юу хийж чадах юм бэ гэж. Гэхдээ энэ 118-ын бүдүүн бүлгээ байгуулж энэ засгийн газрыг бүрдүүлсэн нь өөрөө бас хит хитэн сул талуудтай болж байна. Нэгдүгээрт нь юу гэхээр нөгөө олон ургалж үзлэн. Олон ургалж санаа тэр шүүмжлэлтэй илзэх тэр асуудал нэгдүгээрт байхгүй болчих. А хоёрдугаарт нь энэ бүдүүн бүлгийн нэг сул талд нь юу гэхээр нөгөө засагт хамтарч байгаа намуудтай эрх мэдэл өгч байгаа. Засгийн газарт оруулнаа гэдэг чинь. Эрх мэдлээ өгөхөөр нөгөөдөл нь эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хөрөнгө санхүү, боловсон хүчин, одоо төрийн албыг данхаалгах те төсвийн өргөлгөн байдал үүсэх, дээрэс нь эрх мэдэл тодорхой юм одоо бүтэхгүй нь үл мэдэгдэх төсөл хөтөлбөрүүдийг зохиомжлох. Энэ бол эдний эхний сул тал нь болчих. Тэгэхээр энэ явж байгаа ажлууд нь үнэхээр нэг бидний олон удаагийн алдсан тэр хэдэн жил алдаад нэг тэзүү гэдэг сайхан юм макет юм уу те цаас үлддэг эргээд улс оронд хэрэгтэй зүйл болоогүй ийм зүйлүүд байх вэ гэдэг. Энэ дээр бид нэр ажиллаж байна. Тэгэхээр яг хоо эн чин яам тамгын газар ингээд одоо засгийн газар тариал бүхий байгуулах гэдэг маш том юм засгийн институт ажиллаж байна. Тэгэхээр тэр институтуудын хэдэн зуун хүний, хэдэн мянган хүний хийгээд гаргаж ирж байгаа бүтээгдэхүүнийг төсөл төлөвлөгөөг эд нар их хурл дээр оруулж ирээд конопоро шийдвэрээ гаргаа явж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бид нар ажиллахад бас бидний хувьд нөгөө сөрөг хүчний хувьд бас ялгаахгүй эргээд сул тал бидэнд байж байгаа. Тэрний үе гэхээр хүн хүч, хөрөнгө санхүү жишээ нь хичнээн хүн цалинжиж ажилтгийн те. Гэх мэтэр энэ дээр ажиллахад бол бид нарт бол жоохон цаг хугацааны алдагдал үүсэх тэр нөхцөл байдал бол болж байгаа. Энийг бол нуугаад авах хэрэггүй зүгээр нээлттэй хилдэг байх хэрэгтэй гэж би үздэг. Тэгэхээр бидний дүгнэлт нөгөө хараахан гараагүй байна гэж хэлдэг маань бас ийм учир шалтгаанууд өөр бас учир шалтгаанууд байж байгаа. Тэгээд сөрөг хүчин гэдэг өөрөөр хэлбэл зөвхөн сөрөөдөө игэвэл тэр шиг амархан юм алга. Юм болгоны үүсэл яриад байна. Ерөөсөө тэр бол маш хамгийн хялбар арга зам. Бид нар сөрөг хүчний ажлыг яаж хийвэл хамгийн зөв улс оронд хэрэгтэй юм бэ? Энэ улс төрчид юм уу парламентын гишүүд засгийн газрынхны ерөөсөө хамгийн эцсийн үр дүн юугаар тавигдах хэвчээ. Ерөөсөө л энэ Монгол 3.5 сая хүн энэ Монгол азар нутагта сайхан амьдрах, ад жаргалтай байх, эрхчлөөтэй байх тухай асуудал юм байна. Энэ иргэдийг ад жаргалгүй хүсэл сонирхолгүй, мөрөөдөлгүй, зориггүй болгох тийм эрхийг нь хүндсэн байх юм бол энэ засгийн газар энэ парламент ажиллаа хийж чадахгүй байна л гэдэг. Тэгэхээр бид нар тэрэн дээр ингээ үндэслээд нэлээд ултаас өөртөө даацтайхан бас аюу судалгаа хийгээд за нөлөөллүүд нь юу байгаа. Одоо сая жишээд өнгөрсөн 1 сарын хугацаанд 1-р сард гэхэд чинь Монгол улсаас гадагшаага 1 тэрбум долларын одоо ханш гадагшаа урсгал бий болчлоо гэж юунд гараад байгаа. Тэр аялал жуулчлалтаа гараад байгаа мó гадаадд очиж эмчилгээнд гараад байгаа мó те юуг засах хэвчээ. Гэх мэтэр ингээд бид нар бол бодох ёстой, хийх ёстой зүйлүүд их олон байна. Яг тодорхой хувь нь аялал жуулчлал дээр байна гэсэн сүүлийн дүгнэлт гаргаад байгаа юм байна тийм Монгол банк ярьж ин лээ. Сүүлийн үед нэмэгдэж байгаа нөгөө бас эмчилгээтэй холбоотой зүйлс гэсэн байна гэсэн. Гэтэл ер нь хүн аялал амарч зугаалаад өс дэмжиж санхүүгийн хувьд боломжтой болоо явж ивэл тэр чинь тэр хүмүүсийн буруу юм биш үү? Хүмүүсийн буруу биш. Буруу юм шиг зүйл сүүлийн үед ингээ мэдээлэл яригадаад байна. Нэгд, хоёрд саяын таны хэлдэг тэр валютын нөөц багассан шалтгаан нь валют өнгөрсөн жил ч гэсэн урсах ёстой зүйл рүү гарах ёстой зүйл рүү гараа явсан. Буцаад оруулж ирэх нөгөө нэг бид бүхэн өөрсдөө экспорт хийх ёстой байхгүй. Тэр зүйл дээрээ алдсан, бодлого нь алдагдсан учраас өнөөдөр ингээ төлбөрийн тэнцэл чинь хэцүү болчихсон. Дахиад хавар бүтээн байгуулалт эхлэхэд дахиад энэ импорт бүр нэмэгдээ төлбөрийн тэнцэл чинь бүр хэцүү болно. Ингээд хань шүсэд байгаа. Гарах урсгал дотооддоо шингэдэг байх дээр ажиллах ёстой. Дотоодоос гараад олж ирдэг орлого нь нэмэгдэх ёстой. Тэгэхээр үүний тулд бид нэр ямар өөрчлөлтүүд их засгийн газрын одоо жишээ нь төрийн хэмжээ компаниудын зохицуултыг хийнгээд хууль өргөн баригдаад явж байна. Жишээлбэл засгийн газар иргэдтэйг өрсөлдөж ашиг болдог байж болохгүй шүү дээ. Энэ бол бид нарын энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан бас нэг санал. Манай мөрийн хөтөлбөрөөс бас зарим зүйлэн засгийн газрын мөрийн хөтөлбөрт шингээхийн төлөө бас ажилласан. Хэдийгээр бид нар засаглаагүй боловч энэ бол улс орны төлөөх ажил учраас тэрэнд энэ биднийхаа гэж авч үлдэх юм уу? Энэ танаахаа гэж түлхэж хаягдах ойлголт байхгүй. За ерөнхийдөө таны бас хариултуудыг би
Ойлгож байна. Гэхдээ одоо ингээ парламентын өөрчлөлтийн дараа ингээд бид бүхний өмнө хардаг байсан улс төр өмнө хардаг байсан одоо парламентын үйл явцаас арай өөр нөхцөл байдалтай явж штэ. Чигсалтаар ороод ирсэн хүмүүс тойрог гэдэг зүйлийг ярихгүй байна. Залуучуудын төлөөлөл бараг 80% нь шинэ гишүүд ороод ирсэн учраас энд ямар нэгэн нөгөө хуучин шиг эрх ашигын юм харьцангуй бага байна. Тийм ээ сая 2-3 том төслүүд дээр ингээд хандж байгаа хандлага асуудал дээр хандж байгаа нөгөө хуучны популизм бол багасж байгаа дүр зураг байна. Тэг ингээ харахаар төсөв орж ирсэн. Танай парламент өнгөрсөн хугацаанд за нэг тодтол хилцсэн. Төсвөрийн төсөөлөл хилцсэн. За үргэлжлүүлээд төсөв хилцээд баталсан чинь 20 тавиад дахиад хилцээд дахиад төсөв оруулж ирээд хилцээд 12 сарын ихээр өстө чүүчэл батллаа л да. Тэг ингээд энэ төсвийг ер нь бүхэлдэн та юу гэж харж байна? Их хурал дээр алдаа байсан уу? Эсвэл засгийн газар үнэхээр муу төс үүргэн барьж уу? Их хурлын гишүүд нөгөө тойргийнхоо мөнгийг өөрийнхөө эрх ашигыг шингээж чадахгүй учраас засгийн газрын төсөл дээр төсвийн төсөл дээр сэтгэлгүй хандчих уу? Хинд нь алдаа байв. Их хурл бол их хурлын онцгой бүрийн эрх гэдэг байгаа шүү дээ. Төсвийг хилцэж батлах, дөрвөн үе шаттай батлах тухай асуудлууд нь. Энэ бол их хурлын бүрийн эрх. Та бүхэн одоо бид нар оруулаад ирлээ. Засгийн газар бол бид нар оруулаад ирлээ. Яаж яддаг та нар эргээгээд төлөвлөгчдөг их хурл руугаа. Уг нь бид нар энийг оруулж ирлээ. Энэ зүйлийг хасаж болохгүй маа. Энийг хасахгүй бол хасууд ийм одоо муу үр дагавар та. Энэ зүйлийг хасч болно. Магадгүй бас зарим зүйлийг насахыг үгүйс. Тэгэхээр трийгээ ярьж чадах тийм нөгөө оруулж ирсэн санаачлага буюу оруулж ирсэн хуулийн төслөө хамгаалах тал дээр нэгдүгээр засгийн газар жоохон сул дорой ажилласан. За хоёрдугаарт нь төсвийг их хурл авч тавихад бүтэн өөрчлөлт хийгээд өмнө цөм авахын аваад өмнө цөм овоолоод нэмчих юм бол энэ бол амьдралгүй төсөв бол улс оронд бол маш муу нөлөөтэй бол тэгэхээр төсөв оруулж ирдэг нь бол засгийн газар байхаар ингээд хуулийн зохицуултууд нь байж байгаа гэдэг чинь энэ засгийн газар чинь хийх ёстой ажлаа хийж байгаа гэсэн үг. Тэр утгаар нь аваад үзэх юм бол төсөвдөр ингээд дахин эргэлт хийгээд буцаагаад дахиад шинээр баталж байна гэдэг бол засгийн газар өөрөө төсвийн төсөл дээр муу ажилласан гэж шууд дүгнэгдэж байгаа. Тийм учраас их хурл бол эхлээд засгийн газрын төсвийг буцаахгүйгээр нэгдүгээр шийдэх ёстой байсан. Энэ дүгнэлтэйгээд за бид нар одоо энийг ийм тийм сайн мөн гэж яхаа орон жишээ тэгэхээр төсөв дотор байгаа тэр олон зуун мянган тэр санал төсвийн зардалгуу дорлогоо тэр болгоноос 1-2-ыг суулж авах замаар асуудалд бол хандах бол угаасаа бүр. Тэгэхээр энэ төсөв дээр нөгөө доктортой байдал дээр аудит ямар дүгнэлтүүд гаргасан те энэ дээрээ дүгнэлтэйгээ за энийг хилцгүй үгүй юу гэдэг дээр анхаарал хандуулж байгаа. Хоёрдугаарт нь өөрийн хэлдгээр их хурлын гишүүдийн 80% нь шинээр сонгогдсон гишүүд байгаа гэдэг. Төсөв хилцэх явцад нөгөө яг төсвийн эхний нэгдүгээр хоёрдугаар хэлцүүлэг тэрэн дээр зарчмын зөрүүтэй саналуудаа оруулаад төсвийн өөрчлөлтүүдэд оруулаад хийх ёстой тэр хуулийнхын дэгийн дагуу хийх ёстой ажлуудаа хийгээгүй жаад бүх зүйл өнгөрөөд хилцдэг дэг хуультай тусдаа төсөв. Тэгэхээр тэр нь өнгөрсний дараа дундаас нэм сугалж гаргаж ирэхээр энэ өөрөө дахиад нөгөө популизмын хэлбэр болчихж. Зүгээр одоо өмнө нь хасаж дэг хуулийнхаа дэгээр хасах ёстой зүйлээ өмнө насаагүй бүх зүйл боогдоод савлагдсны дараа за одоо эндээсээ юм гэдэг. Энэ бол бас нэг тийм эргэлзээ бөгөөд олон зүйл дээр бас зүв байж чадаагүй л нэг ажил гарч ирж байгаа. Их төвшин баярмаа тэргүүтээ за төвшин гишүүн бас байсан. За өөр хэн байлаа да 4-5 гишүүн гарч ирсэн. Тэр хүмүүсийг та популизм хийсэн гэж хэлж байна уу? Гэхдээ яг тэр төсвийн зарлгуудыг хасъя гэдэг санал нь бол буруутгах шаардлага байхгүй. Хинч их хурлын гишүүн ямар ч санал гаргаж болно. Санал гаргасныхаа төлөө хэн нэг буруутгах ерөөсөө болохгүй. Харин тэрийг 1-2 дугаар хилцүүлэлтээр гаргаад хасах ёстой. Нөгөө хууль нь өөрсдийнх нь баталсан буюу өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль нь тэр үедээ хасаад асуудлаа шийдэх явах ёстой. 3-4 дугаар хилцүүлэг дээр бол нөгөө зарчмын зөрүүтэй санал юм уу өөрчлөлт оруулахыг угаасаа нөгөө төсвийн хуулийг хэрхэн хилцэх вэ гэдэг тэр хуулийн дээр байж идэг. Тэгэхээр нөгөө тэр талаас бол зөвхөн нэг бол мэдхгүйгээр нэг бол одоо популизмын гэдэг ийм л хоёр шалтгаан үлдчихэж байгаа. Тэгээ алиугаар нь хариулахыг бол жоохон төвөгтэй асуудал юм байна. Одоо их хурлын гишүүн гичнээн шинэ байдлаа ч гэсэн төсөв бол их хурл дээр орж ирдэг.
номын чуулганы үеэр орж ирдэг хамгийн том асуудал шүү дээ. Ер нь хамгийн гол асуудлуудын нэг байдаг. Тэгэхээр чи энэ дгийнхаа нэг юм дөрвөн шаттай хуулиа мэдэхгүй байх гэж байхгүй л дээ. Хэрвээ мэдэхгүй бол энэ дээр хариуцлагагүй энэ харин мэдхгүй л сая их хурл хүртэл дагуулж тогтоол баталсан шүү дээ. Тэрэн дээр бол алдаанууд гараад жишээ нь батлагдсан төсөв 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхэд 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжих төсөв дээр тодотгол хийнэ гэдэг тогтоол нэмж батлна гэдэг чинь өөрөө дахиад алдаа байхгүй. Хэрэгжээгүй төсөв дээр тодотгол хийнэ гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр чинь дахиад алдаа болж байгаа. Тэрийг нь ерөнхийлөгчийн тавьсан ориг дээр ерөөсө гол үндслээ болгосон шүү дээ. 4 үндсэл тавьснаас. Тэгэхээр энэ алдаанууд ингээд гарч байна гэдэг чинь үндсэндээ бол бас манай их хурлын гишүүч бид нар ч бүх зүйлийг мэддэг хүмүүс бол биш шүү дээ. Төсөв мэддэг нь хэд байдгийг, эдийн засаг, спорт, одоо урлаг, хөшөө, инженер, ангаах гэд бүгд л өөр чиглэлийн мэрэгчлэлтэй хүмүүс. Тэгэхээр нөгөө тэд нар маань бүгдээрээ төсвийг мэддэг юм уу, бүгдээрээ мөнгөний бодлогыг мэддэг юм уу, тэр тал дээр бол яг хөө мэдээлэлд ойрхон гэдэг утгаар үзэг харах юм олонтой болж байгаа болохоос биш. Бүгдээрээ тэрийг мэдээд байна гэдэг бол бас хэцүү. Ирэх зүй хуульч хүн хэд байгаа те. Нөгөө их хурлын гишүүн бол ард түмний төлөөлөл олон нийтийн өмнөөс дуурах хэвээр. Хоёрд сая та хэлжтэй. Засгийн газар ингээд өөрөө жоохон алдаатай төсөв оруулаад ирсэн. Дээрээс нь улс төрийн манлайлалгүй байсан учраас төсвөө хамгаалах, тэр төсвөө авч гарах асуудал дээрээ учир дутагдaltaй байсан. Хоёрд таач мэдчин бич мэдчин бид нар бүгдээрээ л мэдчихсэн шүү дээ. Тодтол хийн гэдэг тогтоолыг төсөв батлахтайгаа зэрэг алах цохоод баталж байгаа энэ парламент, энэ засгийн газар гэдэг ч юм уу. Энэ 118 болчихсон 116 болсон энэ бүлэгтэй холбоотой энэ асуудлыг ингээд эргэн зөрөө ногоо ном ингээд гарч ирээд яриад яг тухайн үед нь асуудлыг хүндсэн үү? Хүндсэн. Чуулган дээр хүндсэн. Чуулган болгон дээр хэвлэлийн хурал хийж хүндсэн, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн байнгын ороотын хурал дээр хэлжсэн. Энэ бол хүнжижсэн мэдээж одоо бичлэгүүдэд юм уу протоколоос харуул тэр болгон байж байгаа. Хоёулагийн сая ярианд дунд дурдгдсан нэг чухал зүйл байна. Би энийг одоо хурлын гишүүд орж ирсэн сайднараас асуугаад хариулт авч үлдээд байгаа. Энэ болохоор нэг хоригтой холбоотой асуудал. Их хурл баталсан хуулиа төсөвч бол хууль шүү дээ. Төсөв бол. Тэгээд бид нар буруу юм хийсэн байна гэдээ ерөнхийлөгчийн хориг хүлээгээд авцсан. За зарлагтай холбоотой асуудал ер нь энэ төсөвтөр асуудал байна. Их хурл гэсэн хуулиа зөрчсөн байна гэдэг ерөнхийлөгчийн хориг тавьсан агуулгыг бол зөвтгөж байгаа энэ удаад. Гэтэл энэ хоригийн цаана улс төр байсан уу? Үнэхээр ямар нэгэн байдлаар засъя гэдэг зүйл байсан уу? Та одоо тоон дотор нь байгаа хүний хувьд хорийг хүлээж авах үеийн чуулганы уралдаан дээр би нэг үг хэлсэн байгаа. Тэрний үг гэхээр за нэгдүгээрт нь Монгол улсын үндсэн хуулийн зэт ерөнхийлөгчийн хориг үүгээр дамжиж дараагийн улс төр явдаг шүү. Та бүхэн үнэхээр төсвийг сайжруулах гэж байгаа мó? Нэг бол улс төрийн асуудал босгож ирж гэнэ үү гэдгээ сайн анхаараарай гэж. За төсөв алдагдaltaгүй батлагдах нь ер нь бол сайн муу гэд хоёр янзаар эдийн засагч нар баргалж чаддаг. Ер нь бол төсөв бага хэмжээний алдагдaltaй байх ёстой. Тэр нь одоо 2% байна уу, 3% байна уу, 1.1% байна уу те. Тэр хэмжээний алдагдал явж байгаа нь энэ нь өөрөө нөгөө эдийн засгийг тэлхэд хэрэгтэй маа гэдэг үүднээс ярьжсэн. Харин би бол хувьдаа юу гэж ойлгож байна вэ гэхээр төсөв анх удаага бүтэн хэмжээнд нь ерөнхийлөгчийн тавьсан өргийг анх удаа улсын их хурл хүлээж авч байгаа. Урд нь ийм кейс жишээ бол урд өмнөх одоо энэ 30 жилийн парламентын түүхэнд байхгүй. Нийтдээ ерөнхийлөгч 6 удаа одоо төсөв дээр хэсэгчилсэн оргууд тавиад нэг удаа бүтэн тавиад тэд нарыг нь хүлээж авч байгаагүй. 2 удаагийн хэсэгчилсэн оргийг нь хүлээж авч байсан. Ийм л процесс бол өнгөрчихсөн. Тэгэхээр энэ дахиад нэг шин соёл нэвтэрч байна. Шин ийм одоо жишээ болж үлдэж байна. Тэгэхээр төсвийг хэлцэхэд бол бас их хурл үлийг авчиж болдго юм байна. Төсвийг хэлцэхэд тэр бүтэн хоргийг нь хүлээж авчаад гол анхаарал татсан одоо өөрчлөх ёстой гэсэн зүйлүүдээ өөрчлөөд буцаагаад оруулаад хэлцэх нь бас зөвхөн байна гэдэг. Энэ жишээг тогтож байгааг бол буруутгах болохгүй. Энэ бол муу зүйл биш. Тийм болохоор их хурлын гишүүд цаашдаа бид нар бүгдээрээ хинж гэж хэлэх хэрэг байхгүй. Энэ дээрээ илүү удаан суудаг тийм чиглэл рүүгээ тэгээд дээрэс нь санаачлахтай бүтээлчээр ажилдаг. Бүтээмжтэй байх талаараа анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг юм их хурл дээр чинь нэг юм зузаан ном оруулж ирээд тэрийгэ бараг өглөө нөгөөд өдөр нь баталгаа явуулдаг.
яаралтай шугамарч гэдэг юм уу. Үгүй бол одоо тэрийг ингээ уншихын аргагүй нөгөө зарим шрифт нь маш жижигхэн байж байгаа шүү дээ. Томсголт хичээлээр харахаар тиймэрхүү байдалтай зүйл төр нөгөө цаг хугацааны хувьд ажилдаг. Дээрэс нь нөгөө зүгээр номон дотроос нэг өгүүлбэрийн цойдож асуугаад нөгөөд нь нөгөө өгүүлбэрээ задлж хэлээд асуугаад хариулаад ингээ явснаар бол төсөв бол сайн болохгүй маа. Гэдэг иймэрхүү зүйлүүдийг бол нэлээд сайн ойлгож авсан. Гэхдээ 25 онд төсөв хэлцэхэд бол харьцангуй туршлагдсан, харьцангуй бас илүү сайн төсөв хэлцэж чадах байхаа гэж би итгэж байгаа. Эрх намрын төсвүүдээр бол илүү үр дүнтэй парламент ажиллах байх гэж найдаж байна. Найдаж байна үү те. Яг тэр нөгөө төсвүүдээр би хориг тавьсан дээр нь танаас асуугаад байгаа асуулт нь нөгөө ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах их хурлын тухай хуулийн заалт байгаа шүү дээ 4-1 гэдэг. Төсөв батлах ирэх болвол бүрэн эрхэнтэй уулзахгүй бүрийн ирэх болвол их хурлын батлах нь. Харин төсвөө зохиох нь төлөвлөх нь засгийн газар. За ингээд төсвөтэй холбоотой хориг орж ирнэ. Магадгүй энэ ерөнхийлөгч байна уу, дараагийн ерөнхийлөгч байна уу, цаашдаа гарч ирэх ямар нэгэн ерөнхийлөгч хориг тавиад одоо ч ардчлан намчин 42 байгаа. Яг 4-1 байна шүү дээ. Сөрөг хүчнтэйгаа ч юм уу, сөрөг хүчний намаасаа гарч ирсэн ерөнхийлөгч нь өөрийнхөө намтайгаа ч юм ингээд тоглоод улс төр уяа яваад байх үү дээ. Нэг тал томилгоон дээр асуудал оруулаа яваад байх үү дээ. Энэний өнцгөөс нь та ер нь бодож үзсэн үү? Харин тийм болохоор бид нар хориг дээр яаж анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг ерөнхийлөгчийн хориг цэцгийн дүгнэлтээр улс төр өрнөдгөө одоо нөгөө засгийн одоо томилгоо байна уу, засгийн газар өөрчлөгдөх байна уу те энэ бүх зүйлүүд явдаг. Энийг бол тийм улс төр хийдэг арга механизм битгий болгоорой. Тэрийг сайн харсан уу гэдэг зүйлийг анхааруулж чуулган дээр бол өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Ер нь засгийн газар оруулаад ирсэн төсөв ерөнхийлөгч бүтнээр нь хориг тавиад тэрийг нь их хурл хүлээг авчгаад тэрийгээ дараа нь яаж хилцэх вэ гэдэг тэр хуулийн тэр хуулийн зүйл залтанд саяны байгаагүй шүү дээ. Тэгээ шинээр баталсан шүү дээ. Яцуу тэгийн байнгын орооны хурлаар за энэ төсвийг яах юм гээд тэгээ сүүлд нь засгийн газар нь татаж аваад өргөн барих юм уу гээд ингээд баахан нөгөө хуулийн гацаанд ороод үндсэн хуулийн асуудал болж хувирах гад үндсэн хууль зөрчсөн асуудал болж хувирах гад үүн төр ч холбоотойгоор за энэ хурлын даргач нь ер нь ерөнхийлөгчийн тавьсан хориг дотор 2 удаа давтагдсан байгаа. Их хурл хууль зөрч үндсэн хууль зөрчлөө гэдэг. 2 удаа давтагдсан байдаг. Тэгэхээр тэр нь өөрөө одоо их хурлын дарга огцруулах гэдэг юм уу яах ёстой юм те. Энэ тал руугаа явах тийм хэлбэлцэл бол тодорхой хэмжээнд үүссэн. Тэгээд цаашаа бид нэг хориг тавигдсан тохиолдолд их хурл хүлээг авчвал засгийн газар нэг яралтай дараагийн засварыг нэгээд буцаага оруулж ирдэг. Тэр тэг эмх зэгцийг хангаж гүйцэж өгөх ёстой юм байна. Бас зарим хуулиуд дээр өөрчлөлт хийж байна. Дээрээс нь хуулийн зүйлсүүдийг бас тооцоолох ёстой юм байна. Тооцоо нөгөө урд нь болоогүй процесс дээр анх удаа процесс болоход бол нөгөө яаж шийдэх үү гэдэг хуулийн гаргалгаагүй болдог ийм нөхцөл орж байна. Зөв. За ингээд танай парламентын төсөвтэй холбоотой одоо асуудал маань дуусгаад яг араас нь шил залгаад ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч явахдаа зэрэгцээд засгийн газраас нэг хуулийн төсөв өргөн барьсан л та. Тэр хуулийн төсөл нь нөгөө бид бүхний хамгийн хүсэжсэн улс төрийн намын хууль. За энэ хуулийн хэрэгжиж эхлэх тэр нэг 2 дугаар заалт шиг санагдаж байна та тий. 2 дугаар заалтын хугацааг энэ оны уг нь 1 сарын 1-нд хэрэгжиж эхэлсэн байх хэрэгтэй юм. Дахиад хойшлуулчих жаа л дээ. Энэ дээр танаа нам яагаад энэ хойшлуулахыг дэмжсэн бэ? Би бүр энийг гайхаад танаас бүр таарахаар асууя гэж бодож ашгүй таарчлаа. Хууль бол 25 оны энэ 1 сарын 1-ээс бүрэн хэрэгжиж эхлэх ёстой байсан. 24 оны 1 сарын 1-ээс хууль бол хэрэгжиж эхэлсэн шүү дээ. 7 сарын 1-ээс гээд тэр хуулинд шинэ хуулинд намууд өөрсдийнхөө дүрмээ зохицуулах, нийцүүлэх те. Тэр хуулийн дагуу нийцсэн дүрмээ батлуулаад тэрийг бүртгэлжүүлэх. Дээд шүүхэд бүртгэлжүүлэх тэрийг ингээд нөгөө дээд шүүхийн одоо бүртгэлийн тэр үйл ажиллагааг хийх байна. Энэ ажлыг нэг жилээр хойшин сунгасан. Түүнээс хуулинд бол ямар ч өөрчлөлт хамгийн чухал ажил нөхгүй. Хуулинд бол ямар ч өөрчлөлт ороогүй. 25 оны 1 сарын 1-ээс бүх улс төрийн намууд дээд шүүхэд бүртгэлээ бүрэн шинэ хуулиндаа нийцүүлээд хийгдэлцсэн байх хугацааг хойшин татсан. Тэгэхээр яг зарим намууд нь бол одоо тэр 25 оны 12 сарын 31-ний хүлээхгүйгээр одоо ч гэсэн үйл ажиллагаануудаа игээд төрмийн өөрчлөлтүүдээ өгөө яваад байгаа. Зарим намууд нь бол тэгхгүй. Тэгээ яг саяны тохиолдолд бол яг бодит байдлаараа
улс төрийн намуудаас над дээр одоо 7-8 намаас санал ирсэн. Энэ бүртгэлийн хугацааг хойшлуулаач гэдэг. Тэр хойшлуулаач гэсэн саналыг нь миний хувьд бол хүлээгээл авсан. Энэ бол Монголд бол бас улс төрийн намууд байж байгаа. Яг нь сайн муугаар том жижигээр яригддаг, сайн муугаар яригддаг, зөв буруугаараа яригддаг намууд байгаа боловч нэг нь гişүүд санаачлагчдын тэр хуулийн заасан хэмжээ хэлбэр эзээрээ байгуулагдсан намууд учраас тэднэрт нэг удаа боломж гаргах нь зүйтэй юм аа л гэж ойлгосон. Газрын тухай хууль байна. 0.7 газар өмчилж аваагүй иргэдийг хогчно гэж орхитгүй штэ. 10 хэдэн жил сунгаал яваад исэн хугацааг нь хойшинтай түнтэй л адилхан тухай асуудал. Тэгтээ улс төрийн намууд бол бас хариуцлагатай байх ёстой гэдэг дээр бол би санал нийлж байгаа. Нэг талдаа. Нөгөө талдаа бол хүмүүс бас нэг өнцөг яриад байгаа. Үгүй одоо наадаг чинь тийм биш ээ. Энэ намууд чинь бол бүртгүүлж чаднаа амархан. Ер нь бол наад хуулинд ингээд бүртгүүлэх ажлаа хийх гэхээр ардын нам арчилсан намууд чинь ингээд том их хурлуудаа хийн. Тэгээ энэ арчилсан нам нь одоо яадаг юм байгаа. Ган төмрийг огцруулчихна. Тэгэхээр засгийн газар бутраад тарчих гад байна. Тэрийг хамгаалж байгаамаа гэдэг юмыг бас нэг хэсэг нэрэд. Бас нэг үндэслэл бол мөн үгүй мөн сонсогдож болох үндэслэл байгаад байгаа байхгүй. Таны яг дэмжсэн үндэслэл нь аль нь? Намууд хурлаа хийгээд арчсан нам дээр асуудал үүсээд ган төмөр дарахтай холбоотой асуудал яригдаад за магадгүй тэгээ цаашаа засгийн газар огцрох байх уу байхгүй. Хамтралан тарахгүй гэдэг нэг их юм. Хоёр тон тэр намууд хүсэл тавиад энийг таны яг та нэг чинь үнэ хэлдэ. Таны яг үндсэн үндэслэл нь хоёлаа логик ярэ. Жишээлбэл манай нам бол арчилсан нам ингээд засгаас гарах үйлдэл хийгдэгт арчилсан намын дотоод улс төрн тийм болох тэрийг бол хүсэхгүй байна шүү дээ. Яагаад? Бид нар сөрөг хүчнийхээ үргийг гүйцэтгэж эднэр хамтарснараа хамтарч байгаа гэдэг. Энэ талын улс төрийг харах юм бол одоо бидний хувьд бол тэр бидний үндэслэл биш болчихж байгаа байхгүй. Нөгөө намууд тавьсан гэдэг нь бидний үндэслэл болж байгаа. Миний хувьд бол хуулийг биелүүлэх ёстой үстэй. Гэхдээ нам байна гэдэг чинь нэг хэдэн хүмүүсээ цуглуулад хурлаа хийгээд ажлын хэсгээ гаргаад дүрмийнхаа өөрчлөлтөө хийгээд сонгуулийнхаа тайлан тооцоог өгөөд тэгээ явах ёстой юм биш үү? Хэрвээ тэгж явж чадахгүй бол нам байж яах? Тарах хэрэгтэй юм шүү. Энд чинь сонгуулийн дараа шууд өгсөн зүйл биш шүү дээ. Энэ хууль батлагдаад 2 жил гарах болж энэ хууль хэрэгжиж эхлээд 24 оны 1 сараас хэрэгжиж эхлээд дахиад 1 жил болчихсон. Тэгээ ийм байдлаар ингээд бид бүхэн улс төрийн намууд за ялангуяа ингээд нэг намыг төлөөлөөд ингээд парламентод ороод ирсэн та асуудалд ингэж хандгаар яах. Яг саяны 2024 оныг бас нэг жоохон ойлгож үзэх хэрэгтэй. Бүтэн сонгуулийн цикл өрнөж байгаа. Улсын их хурлын сонгуул 6 сарын 28-нд болсон. 10 сард нь аймаг нийс сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул бас улс орон даяар яваад өнгөрсөн. Тэгэхээр энэ хоёр сонгуулийн циклийг давна гэдэг бол ер нь бол их тодорхой хэмжээнд бол үнэхээр энэ сонгуульд оролцоод иргэдийн төлөөлөл болоод ажлыг гэж бүх зүйлээ зориулаад ажилласан намуудад бол том ачаалал өгч байгаа. Манай нам бол улсын их хурлын сонгуульд бол оролцсон. Аймаг нийс сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцсон. Олон аймагуудад, дүүргүүдэд нийслэлд одоо жишээ нь 45 хүн нэр дэвшээд Улаанбаатар хотод 200 орчим хүн дүүргийн иргэдийн хуралдаагаа нийлээд нэр дэвшсэн. Тэгэхээр энэ хэмжээнд очиж зарим суманд одоо жишээ нь 4 төлөөлөгч манайхаас сонгогдсон. Тэгэхээр энэ хэмжээнд ажилласны үед бол би тэр хэдийгээр бусад намуудыг өөртөө адилханаар зөвлөж бодохгүй байгаа боловч зовлон жаргалыг ойлгож байгаа. Тэр утгаараа бол би тэр талаас нь илүү харах гэж хичээсэн. За энэ чинь бас улс төрийн намууд гэж явж байгаа учраас энэ хүмүүст энэ бусад улс төрийн намуудад боломж олгох хэрэгтэй. Иргэний зориг нөгөө намд нэгэнт парламентод орсон бас ч гэж тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө дүрм журм энэ бүх хуулинд нийцүүлэх ажлаа хийчихсэн юм чинь гээд бусдыг үл тоогоо хайчиж болохгүй мал гэж дүгнэсэн. Тэр үднээсээ энэ хуулийн бүртгэлийн хугацааг 1 жилээр хойшин сунгах зүйтэй юм аа л гэж үзсэн. Бүртгэлийн хугацаа сунж байгаа болохоос биш нөгөө хуулинд бол ямар ч өөрчлөлт ороогүй. Бид нар бол манай намын үйл ажиллагаа шинэ үеийн дагуу бүгд явж байгаа. Танай нам чинь ер нь үгж амтсан юм уу? Дүрмийнхөө өөрчлөлтөө дээж үгд. 23 оны 12 сарын 9-ний үндэсний хорооны хурлаараа бид нар дүрмийн өөрчлөлтөө хийгээд дээж үгд өгчихсэн. Сая 24 оны
11 сарын 20 туралдаад 12 сард дэд жүгэд дөрмийн өрчлөлтөө өгсөн. Нэг 9 доо хугацаанаас өмнө. Харин та хэд өгчөөд тэгээ нөгөө намуудаа л бодоол бид нэр өгсөн ч гэсэн нөгөө намууд маань болохгүй байна гэж бодоол тэгээд болчихж байгаа юм уу те. Өөрөө нэг зүйлийг бас ойлгож араасаа гэж үзэж байна. Тэрний үг гэхээр 2024 оны 2 сарын 5-ны өдөр би ардын нам арчсан намаас бусад 35 нам нэгдээ авьяа хамтрая. Яавал бид нар одоо жинхэнэ бодит утгаараа улс төрийн одоо хувьсгал хийя, сонгуулийн хувьсгалыг хийя гэдэг санаачлалыг гаргаж бүгднгээс нь гуйсан. Тэгсэн. Тэгээд тэр маань юу хэлээд байна вэ гэхээр одоо бол бид нар голын нэг гэрэг дээр гарч байгаа бол тий өөрсдийнх нь байх ёстой байраа олох хэрэгтэй байна гэдэг үднэс энэ чиглэл рүү ажиллаж байгаа. Өнөөдөр ч гэсэн тэр чиглэлээр бас ажиллаж байна. Бусад намуудтайгаа хамтрах, эвсэх, нэгдэх, өвшөө илүү олуулаа болох тий. Тэгэхгүй ингээд нэг хэсэг бүсэг энтэнд ийм байх нь буруу юм аа гэж бодож хүчээ нийлүүлээ тий. Бид нар хүсэл зориг ирмэлцлээ нийлүүлээ, санаачлагаа нийлүүлээ, үнд зүйл зарчмаа нэгтгэе гэдэг энэ чиглэл рүү ажиллаж байна. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо бүтэн нэг жил ажиллаж байгаа хүний хувьд би тэднийг хэрэггүй бидэнд тамаагүй гэж хаягнаас тийм этикийн хувьд ч гэсэн ёс суртахууны хувьд ч гэсэн тийм зөв зөв биш. Дээрэс нь Монголын улс төрт бас нэг юм нэгдэд нийлдэг гарц гаргалгаа бий болоосоо л гэж үзэж байна. Хуулийн эсрэг нэгдэж нийлж болохгүй л дээ. Би таны саяны ярианы логикийн хувьд гэж та ярьлаа шүү дээ. Иргэний зориг ногоо ном 2 том сонгуульд орчлоо. Танайх орон нутгийн сонгуульд бол бас зөвхөн ерөнхийдөө нэр дэвшүүлэх биш. Ер нь ингээд мандатуудыг дүүрэх байдалтай нэр дэвшүүлсэн байсан тийм ээ. Дүүрэх байдалтай. Энэ бол ингээд ач холбогдол өгж намын аппарат бүхэлдээ ажилласны нэг шинж байхгүй. Их хурлын сонгуульд ингээд бас оролцсон. Танайх дөрмийн өөрчлөлтөө хийгээ өгч жоход сонгуульд зарим сонгуульд нь ороогүй, зарим тойргууд нэр дэвшүүлээгүй бус намууд ч гэсэн энэ хурлаа хийгээл өгчих боломж байсан л да. Энэ бол та бүхний тавьж байгаа нэг тийм гоё тайлбарлах. Ер нь тэгээд засгийн газрын талд, оюун эрдэнэ ерхий сайдын талд, ганц төмөр даргын талд та гарч ирэл дуурчих шиг болсон да 3-4 намын дараа нар. Яг хууль тогтоогчид хуулийг гацаа болгогч чиглэл рүү ажилламааргүй л байна. Нэг талдаа мэдээж хуулийг хүн болгон дагаж мөрдөх ёстой. Гэхдээ хуулийг хэн тогтоож байгаа? Тэгээд дабл стандарт үүсгэж болох юм уу? Би иргэн хууль мөрдөх дах шаардлагатай. Их хурл дээр байгаа намын гишүүд ч юм уу, их хурл дээр байгаа намууд улс төрд явж байгаа та бүхэн та 0.7 авсан уу? Би 0.7 аваагүй. Ер нь авах эрх байгаа тий. Ер нь байгаа байх. Гэхдээ нөгөө хөөцөлдөж үзээгүй болохоор. Гэхдээ тэр чинь нөгөө иргэнтэй холбоотой асуудал байна. Би та бүхнээс танаас зарим хүмүүс нь хөөцөлдөөд 0.7-гоо өөр дээр авсан байхад хугацаанд аваагүй өөрч чинь дабл стандарт гаргаж өгөөд засгийн газар их хурлаар ороод их хурл хэдэн удаа хууль хойшлуулж өгсөн шүү дээ. Энэ дабл стандарт мөн. Энэ бол иргэнтэй холбоотой одоо тэр хойшлж байгаа асуудлыг та яг жишээд шүү дээ. Иргэдээс харин жишээд шүү дээ. Бид бүхэн юуг өөрчлөх гэж энэ улс төрийн намын хуулийн шинжилгээг хийсэн тэгвэл та ер нь юуг өөрчлөхийн тулд хийсэн гэж бодож байгаа. Улс төрийн нам хэдэн оноос хойш бид нар шинжилж чадахгүй явсан. Энэ бол хууль өөрчлөгдөж чадахгүй маш удаа явсан. Юу өөрчлөх гэж хийсэн. Дээрээс нь одоо байгаа улс төрийн намын тухай бол тийм бас төгс сайн болж чадаагүй шүү дээ. Энэ хуулийг дахиад сайжруулах хэрэгтэй. Урд нь парламент судалт байсан ардын нам арчсан нам хүн нам 3-ын санаачлагаар хийгдсэн хууль. Та эдсэн тэгэл дэмжиж гин гэл гарын үсэг зураагүй. Таны бичиг байсан шүү дээ. Миний бичиг байхгүй. Миний гарын үсэг байхгүй. Иргэн зориг ногоо намын бичиг байсан шүү дээ. Тэр дэмжээгүй юм одоо миний өмнөөс хүн гарын үсэг зурцсан байна. Тамаггүй тэр цаасан дээр ингэсэн байна гэдэг мэдээллийг тухайн үед нь би хийжсэн. Өөр намын хүн гарын үсэг зурцсан гэдэг. Тэгээ эндээс сараа гэдэг тэр пост миний одоо сошиал хаяг дээр хүртэл байж л байгаа. Тийм болохоор ийм замбраагүй танаа нам ийм замбраагүй гэж. Үгүй манай нам биш л дээ. Манай намаас хэн ч зураагүй л дээ. Өөр хүн л манай намын нэрийг нэгсэнтэй манай намд байхгүй өөр намын хүн л тэгээд зурцсан байсан. Та тэр хүнийг шүүх мөхт өгсөн байна. Наач амар том асуудал юм шүү. Асуудлыг нь ер нь ирж хайгаад олвол яа. Хариуг нь өгсөн. Тэгээд хариуг нь өгсөн. Тэгээд нэгдүгээрт тамга тэмдэг хөрөмчөөр ашиглаагүй. Хоёрдугаар яг зүгээр техникийн алдаа болгосон гэдэг юм да гэд орхичихсан. Техникийн алдаа. За хоёул улс төрийн намын хуультай асуудал ер нь нэг хоёр асуулт асуугаад ерөнхийдөө дуусгая. Бид хоёрын ярилцлагын бас нэг гол хэсэг мөн гэхдээ яг дийлэн хэсэг бас болж болохгүй. Зөндөө асуух асуултууд байгаа. Энэ хойшлуулж байгаа зүйл дээр би яагаад танаас ингэж асуугаад яагаад ингэж энэ ярилцлагыг өрнүүлээд байна гэхээр энэ улс төрийн намын хууль дээр чинь та дутуу зүйл болсон гэж хэлж байна тийм үү? Мэдээж байгаа бах.
хууль болгон сайжирч байгаа. Тэр үтгэл том төслийн мега төслийн гэрээнүүд алдаатай болдог, тэрийг сайжруулад явдаг. Бид нар 10 жил энийг өөрчилж чадаагүй байна. Хамгийн багадаа 10 жил ажлын хэсэг гарсан байдаг байна. Их хурал дээр олон хүмүүс энийг өөрчлөхийг хүсдэг. Яагаад гэвэл улс төрийн намын гишүүд улс төрийн намыг яг ийм байдлаар нь байлгахыг хүсэж байсан. Энэ өөрчлөлтийг ерөнхийлөгч манлайлаад улс төрийн намууд нэгдээд энэ үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг одоо таныг их хурлын гишүүн болгоод ороод ирсэн энэ одоо хуулийн өөрчлөлт байна шүү дээ. Энтэй холбоотойгоор нэгтгээд бид бүхэн сая хийж авсан байхгүй. Иннээс ингээ хойшлуулчаар нөгөө урамшууллын асуудал яах юм? Нөгөө намуудын хариуцлага яах юм? Бид нар хурлаа хийж чадаагүй хойшлуулж өг. Үгүй бол бид нар нам тарлаа. Ингээ явахаар энэ асуудал нь яах юм? Нөгөө талдаа. За одоо нөгөө засгийн талд орж хамгааллаа гэдэг үнцгийг бүр болж. Хариуцлагын асуудал нь яах юм? Тэд нар нам байгаа бол нам шиг ажиллах ёстой биш үү? За маш их доголдол үүсэж байгаа юм байна шүү дээ. Нам одоо хувийн нам байж болохгүй, компани нам байж болохгүй, тэр байр суурин дээр бол би байнга байдаг. Би бол нэг хугацаа зэрэг алга хааж байгаа хүн байхгүй юу? Зэрэгтэй ч бол одоо хугацаагаа дуусгаар дараагийн үедээ өгөөл явдаг. Тэгэхээр нам хариуцлага үүрдэг субъект болох ёстой. Тэрэн дээр санал нэг байна. Улс төрийн нам хэнд хэрэгтэй? Ер нь улс төрийн нам Монголд л хэрэгтэй байх хэрэгтэй байхгүй? Улс төрийн нам бол парламентын засаглалын хамгийн гол зүйл байхгүй. Харин тий. Тэгэхээр парламентын засаглал гэдэг маань өөрөө бас энийг сайжруулах зүйлээс яагаад орчиж байгаа юм бэ гэж асууад. Тэгэхээр зөвхөн саяны тохиолдолд улс төрийн намуудыг манай намын мөрийн хөтөлбөрт, сонгуулийн мөрийн хөтөлбөрт улс төрийн бүх намыг татан буулгаж шинжилэн зохион байгуулах гэсэн заалт орсон. Тэр маань байж байгаа. Бид нар тэр чиглэл рүүгээ ажиллаж байна. Яг өнөөдөр ардын нам, ардчсан нам бол хоньны хашаал болцсон шүү дээ. Дотор нь бие биентэйгээ зэрэгцээж сууж чадхааргүй хүмүүс хамт байгаад байдаг. Тэгсээр нэ гараа тусдаа нам байгуулж чаддгүй. Тэ? Гараа тусдаа өөрийнхөө тэр үнц зарчим эрх ашиг сонирхол юу гэдгсэн ч тэрнийхээ хүрээнд нийлээд нэгдээд сад нийлж чаддгүй. Ягаад гэвэл энэ өөрөө том хоньны хашаа шиг санал цуглуулагч нэг механизм болчиход байгаа байхгүй. Үсэл санаа үнцүүл нь алгацсан. Миний харж байгаа зүйл бол өнөөдөр улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ажил хаашаага очих ёстой вэ гэхээр энэ улс төрийн намуудыг бүгдийг нэг удаа татан буулгаад одоо өөрөөч төр бич төр бид нар хэн ч гэсэн хулгайчтай нийлж нам байгуулахгүй шүү дээ. Одоо тэгэхэд айл намууд нь хулгайчин ч үжинд бүгдээрээ л байж шүү дээ. Янз бүрээр цоглогдоод. Тэгэхээр тэр чиглэл рүүгээ явал Монгол тогтолцооны тэр өөрчлөлтийг юун үндсэн хуулийн өөрчлөлт бүр өөр төс өөр шинжилгээг авчирч чадах юмаа гэж хараад. Тэгэхээр энэ байр суурин дээр бол би байдаг. Дээрэс нь улс төрийн намын санхүүжилтөд одоо над хуулийн нөгөө зүйл заалтууд хэрэгжих юм уу яах юм гэж асууж байна. Хэрэгжиж эхэлж гисэн. Энэ хууль тэр санхүүжилтөнд ч гэсэн энэ 4-5 сард ч юм уу одоо нөгөө сонгуулийн орон ажиллаа ихээр тэр намуудаа 9 намд санхүүжилтөнд очих юм байлээ. Нэг хувийн босгоос дэшээ давсан. Тэгэхээр энэ намууд маань өөрөө юу тэр санхүүжилт авна гэдэг чинь эргээ хариуцлага үүсэж байгаа. Хариуцлага үүсээд тэр санхүүжилт авсан үйл ажиллагааны нөгөө нээлттэй ил тод байдал тэр санхүү мөнгө одоо хурлах уу юу гэдгийг те дотоод арчлал эднэрээ шийдэж чадаагүй үйл тэгэхэд энэ намууд ч өөрсдөө татан богдох итгэхгүй төлөвд орох тэр чиглэл рүүгээ ороод яв. Тэр хууль бол 24 оноос хойш 24 оны 7 сарын 1-ээс хойш ингээд хэрэгжээд явж байгаа. Зүгээр дээд шүүх буюу одоо нөгөө бүртгэлийн байгууллага за танаа нам дотроо асуудлаа шийддэг дүрмэн энэ шүү гэдэг тэр бүртгэлийг нэгэсэндээ зүгээр бичиг цаасаа чинь хуульж авч байгаа ажлыг нь тоошлох. Яг миний асуугаад байгаа зүйлийг та яг зөв өнцгөөс нь ярьчаад тэл гарч ирээд буруу өнцгөөс нь мэдээлэл хийгээд буруу өнцгөөс нь ингээд хууль хойшлуулад яваад байгаа байхгүй. Тэр дүрмийн өөрчлөлтийн дагуу нээлттэй ил тод санхүүгийн тайлантай асуудлаа шийддэг тэр нөгөө ковотын асуудал шингэсэн энэ зүйлийг 6 сарын өмнө л хийх ёстой байсан байхгүй ядаж энэ жилдээ багтаад тэгэд эн чин цаашаага хойшлоо явна дахиад ингээд нөхцөл байдлын тулаад ирэхээр одоо ерөнхийлөгчийн сонгуулийн цикл рүү явж ирж байна. Манай энэ улс төрийн намууд бүгдээрээ орон нутагт аймаг суманд салбартай болов. Салбар байхгүй шүү дээ. Танах салбартай мó? Байгаа. Хаа очиж энэ нам бас 25 жилийн түүхэд энэ хэлж байна. Бүх аймаг суманд салбартай. Тэгэхээр юу тэр улс төрийн намын тухай шинэ хуулиар намын их хурл хуралддаг байсан ч намын үйл ажиллагаа явуулдаг гэсэн ч тэрнэр тэр засаг захиргааны бүх нэгжүүдээс оролцох тэр шаардлагатай тавигдсан. Тэгэхээр нөгөө аль нэг аймаг суманд 330 суманд нь бараг 330-ууланд нь салбаргүй нам тэрийг яаж зохион байгуулах.
хамжих уу? Тийм бодит бэрхшээлийг хинж тооцоог. Гэхдээ салбаргүй нам чинь тэгээ энд байгаа салбар энд гишүүнчлэгээ хүрээнд асуудлаа яриад хийдэд дөрмийнхаа хүрээнд тэр нам чинь бол нэг зохицуултаа хийсэн байна. Яг улс төрийн намуудыг нөгөө тэр салбартаа тэр бүтцтэй байхыг шаардаад эхэлж байгаа байхгүй. Хууль нөр. Өөрөө эн чинь нөгөө нэг намыг төлөвшүүлэх гэдэг байхгүй. Одоо нөгөө та сайн мэдэн шүү дээ. Цүнхэнд байж байгаа нам байдаг үстэй. Байдаг. Зөндөө байдаг үстэй. Өөрний цаастаа. Тэгээд Иргэн Батбаатар тэнд нэр дэвшиж Арцлан намаас эсвэл иргэний зоргоос адилхан нэртэй хүн дэвшүүлээ. Би хаана очиж чиний эсрэг юу гэж ярих вэ? Ингээд явж байгаа хүмүүс цүнхөө барил тамгаа зараад явж байгаа хүмүүс зөндөл байгаа шүү. 28 онд тийм намууд байхгүй болчихно гэж бодож шүү. Энийг л харин шийдэхин тулд энэ хууль байсан. Тэгээд энэ хуулийг хойшлуулчихж байгаа учраас би танаас энийг асуугаад. Ер нь ингээд би танаас нэг асуулт асуугаад. Сөрөг хүчний төлөөлөл хүний хувьд. За хурлын гишүүн байсан хүний хувьд. Одоо ингээд их хурал төлөөлөл болж байгаа хүний хувьд цаашдаа энэ иргэний зориг ногоо нам гэдэг энэ намын яг энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөй холбоотойгоор дахиад нэг шинэ цикл эхэлж штэ. Дахиад орж ирэх боломж магадгүй одоо нөгөө байгаа гишүүдийнхаа тоог өргөгдөх боломж ийм зүйлстэй холбоотой танд маш их ачаа даалгавар байгаа байхгүй. Батбаатар гэдэг хүн ер нь намын эрх ашиг одоо олон нийтийн эрх ашигыг төлөөлж яваад энэ үү амин хувийнхаа эрх ашигыг бодож яваад энэ үү саяын энэ сонгуул энэ улс төрийн намын хууль одоо энэ засгийн газар дээр тодорхой зүйл дээр ингээд байр суурь илэрхийлэхгүй бид нар бодъё тооцъё гэл ингээд жоо хойшоо суугаад шүү дээ. Гэхдээ хоёр их ашиг нэгдүгээр таалга. Шуналгүй. Ямар нэг шунал алга, ямар нэг тийм буруу шуналын тухай ярьж байна. Тэгэхээр нэг хүн бол их олон зүйлийг хийж чадна гэдэгт бол би эргэлздэг. Хүн энд ингээд амьдраад буцах оронд олон зүйлийг хийж чаддгүй маа гэхэд нэг тодорхой хэдэн зүйл, хуруу дарам хэдэн зүйл улс орон төрхтэй зүйлийг хийцэн байх хэрэгтэй гэж хардаг. Тэгэхээр тэр зорилгынхаа төлөө л явж байгаа. Тэр нь өөрөө улс оронд үлдэх ёстой, үлдээцтэй зүйл хийх тухай асуудал. 2004-өөс 8 онд их хурлын гишүүнээр ажиллахдаа бол жишээлбэл өрхөд өмчлөдөг байсан 0.7 га гэргэнд өмчлөдөг болох ажлыг хийж л байсан. Анхны санаачлалуудын гаргаж ирсэн. Тэгэхээр ингээд бүх энэ 3,500,000 хүнд юу очит наалдаж хүрэх юм бэ? Нөгөө хүртээмжтэй засаг хүртээмжтэй эдийн засаг хүртээмжтэй тэр одоо баялагын хуваарилт байдаг гэсэн ч одоо тэр энэ Монгол бүх хүмүүс нэг арай айтайхан байдаг. Тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Тийм болохоор одоо бол яг хөө мэдээж дээрэс нь одоо бас намын даргын хувьд бодож байгаа нэг зүйл юу гэхээр иргэний зориг ногоо нам гэдэг тогтвортой институцийн хэмжээнд боловсрсон маш олон хүний оролцоотой шинжлэх ухаан ялж байдаг тийм намыг бүтээж өгөх нь бол миний бол бас нэг зорилго болж байна. Ер нь иргэний зориг ногоо нам гэж би сая таны асуултнаас Арцсан намын хүн байсан шүү дээ. Чингэлтэй дүүрэг. Чингэлтэй дүүргийн Арцсан намын орооны дарга байсан санагдаж байна. Арцсан намаа сонгогдчихсэн. Ер нь яаж явж байгаа иргэний зориг ногоо намтай холбогдоод 23 онд л та ирээл дотоод сонгуульд нь оролцоод ялал гараа явуучих шиг олон тархицсан. 2016 онд иргэний зориг ногоо намаас нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн. 2016 онд дэвшиж үү та? Улсын их хурлын сонгуульд. Иргэний зориг ногоо намаас нэр дэвшсэн. 2020 онд иргэний зориг ногоо намаас та бидний эвсэлтэй нийлсэн байсан. Бас нэр дэвшсэн. Эвсэл дээрээс нэр дэвшижсэн тийм. Тэгэхээр ингээд 8 жил иргэний зориг ногоо нам дотор явчихж байгаа. Нэгдүгээр одоо энэ 25 оныг оруулвал 9 жил. 7 жил иргэний зориг ногоо намын энгийн гишүүн байгаад мөн үндэсний орооныхон гишүүн байгаад 2018 оны 1 сарын 27-ны үндэсний орооны хурлаар намын дэд даргаар иргэний зориг ногоо намын дэд даргаар сонгогдож байсан. Тэгээ 23 оны 9 сард дээд хүүг бүртгэж авсан хугацаагаар нь тоолвол 10 сард намын даргаыг аваад хагас жил бэлдээл сонгуульд орсон. Тэ. Тэгэхээр нөгөө гів гинтгэн одоо иргэний зориг руу ороод гів гинтгэн ингээд тэгчихсэн зүйл бол байх. 16 онд та юунаас Арцсан намаасаа гарч ирсэн тий. 16 онд гарч ирсэн. Тэр чинь нэг торигтой холбоотой. Би тэр 16 оны сонгуулийн дараа та яг эвслээ дэвшижсэн гэдгийг чинь яг санджлаа. Эвсэл. Тийм болохоор 23 онд гів гинт иргэний зоригт орсон юм байх. Энэ юуны хувьд одоо би танаас асууя л да. Одоо бид бүхний хувьд одоо энд өрнөд байгаа улс төр шүү дээ тийм ээ. Ингээ олон нийт бол ингээд анхааралтай харж байгаа. Энэ нэг талдаа энэ улс төр нь хэрэгс итрэх юм бол улс орныг асуудалд оруулаад бидний нөгөө яриад байгаа эдийн засаг нөгөө нэг ийм нэгдэлтэй бай гэдэг зүйл маань асуудалд орчих гээд. За энэ талдаа ингээд нэг юм хийх нүг гэдэг бас нэг юм харах үнцэг байна. Гэхдээ энэний цаана яваад байгаа зүйл болоо гэд
дараагийн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зүйлс зарим элементүүд орж ирж байгаа юм шиг мэдрэмж тиймэрхүү асуудлууд харагдаад байна. Одоо тэгэхээр би танаас ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой танаа намын хувьд их хурл судалтай нам чинь нэр дэвшинлээ шүү дээ. Хэрэгтэй. Тий. Ер нь ямархуу бодолтой байна. Ер нь хэр бэлтгэл ажил хангаж байна ихний асуулт нь. Одоогийн байдлаар бидний дотооддоо ярилцж байгаа. Гэхдээ албан ёсны хурлын шийдвэрийг бид нар гараагүй. Дотооддоо иргэний зэрэг ногоо намын одоо гишүүд бидний ярьж байгаагаар иргэний зэрэг ногоо нам 2027 онд ерөнхийлөгчийн сонгуульд гарцаагүй оролцох ёстой гэдэг улс төрийн байр суурь одоогийн байдлаар бол 100% санал нэгтэй тийм л байдалтай байна. Мэдээж нөгөө хуулийнхаа дагуу тодорхой төвшүүлэх үед бол албан ёсны шийдвэр гарна. Тэгэхээр тэр үед энэ шийдвэр одоогийн барьж байгаа байр суурь өөрчлөгдөхгүй байх гэдэгт бол би бүрэн дүрэн итгэлтэй байна. Тэгвэл ингэж асууад үзлээ. Дангаараа оролцох юм уу эсвэл одоо энэ ардын намтай ч юм уу арчлан нам за аль нэг намтай хөвсөд орох юм уу? Дангаараа оролцох уу? Миний одоо жишээ нь маргааш 27 оны одоо 3 сар ч өнөө хэдэн сар ч гэж бодъё л да нөгөө тэр өдөр болж байна гэж бодоход би маргаашийн урал дээр бол иргэний зэрэг ногоо нам дангаараа ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдэг саналыг оруулнаа л гэж бодож байна. Саналыг бол оруулна. Гэхдээ бас хурал яаж шийдж болно гэдэг санаа хэлээд байна юм уу? Гүү, тийм санаа хэлээгүй. Дэмжигдэх байх гэдэг 100% итгэлтэй. 100% итгэлтэй байна тий. Таны хурал тэгсэн учраас гэдэг зүйл гарахгүй байхаа гэд найдаж байна. Харин тий хурал тэгсэн учраас гэдэг асуудал гарчвал би энийг нөгөө одоо энэ чинь ерөнхийдөө архив болоод үлдэн шүү дээ. Тийм. Хоёулаа 27 онд энийг гаргаж ирээд харах байхгүй. Одоо ингээд нэг юм зовлонтой зүйл байдаг тийм. Манай энэ улс төрд орж ирсэн байгаа энэ одоо яг дунд төвчөнд лөө 2 дахь ч 3 дахь намын өрсөлдөөн лөө орж ирэх байгаа намууд маань нөгөө янз янзын дарамтаас ч юм уу эсвэл мөнгө цааснаас болооч тэр юм. Нөгөө эрх мэдэл дээр байгаа намыг очиод наалтчдаг. Тийм зүйл болчихгүй гэдэг байдлаар би танаас асууж авдаг байгаа юм. Найдвартай таавал би өөртөө бол 100% итгэлтэй байна үү те. Энэ юуны хувьд нэр дэвшигчийн хувьд юу н бодож байгаа зүйл байна уу? Та ч нас юу н хурж байгаа шиг санагдаад байна. За яг нь танд юу н бодол байна уу? Гүү нэр дэвший гэдэг саналаа илэрхийлж ярилцаж эхэлж байгаа хүмүүс бол байгаа. Санал яриад эхэлсэн үү те? Санал өгж эхэлж байгаа зэ надад. За одоо иргэний зэрэг ногоо намаас би дэвшүүлээд ингэнэ. Одоо нэр мөрийг хэлэхэрч бас арай эрттэй. Арайч бас болохгүй бах те. Өөрөө тэр гэдгийг ойлгох ш. За хоёулагийн ярилцах цаг маань ерөнхийдөө өндөрлж байна. Тэгээ засгийн газартай холбоотой асуудал. За дээр нь энэ үүсэт байгаа энэ улс төрийн нөхцөлтэй холбоотой асуудал. Миний яг зорж танаас асууя гэж бодож энэ намтай холбоотой асуудал. Тэгээ дээр нь парламент дээр та бас тодорхой дүгнэлт хийж байна тийм ээ. Эерэг зүйл нь байна. Гэхдээ энэ бас алдаа оноонууд байна. Та бүхэн сая бол алдаа гаргачлаа. Ерөнхийлөгчийн хоригд энэ бол 2 удаа дурддагчлаа гэдэг. Энийг бас бодож үзэх байх. Тэгээд их хурл парламент илүү туршлагачаад олон асуудлуудыг шийдээд яваасаа яг сая энэ тэр 2 том төсөлтэй холбоотой зүйлсийг намаар галзахгүй дэмжээ гаргаж байгаатай адилхан зүйлүүд байгаасаа. Дээрэс нь иргэний зориг ногоон нам маань дуу хоолойгоо одоо нөгөө популизм болгох нь цаашаа юм. Илүү жоохон чангахан яриад, илүү жоохон асуудлыг яриад тэр хөрөгчдийн талд очиод хууль мөл хойшлуулъя гэдэгтэйг адилхан зүйл ярихгүйгээр яваараа гэж би танаас хүсье. Тэгээ нэвтрүүлэгт өргөдөж ирээд энэ их цаг багтаа ажлынхаа хаяжуугаар оролцсонд баярлалаа. Иргэний зэрэг ногоо нам би бас нөгөө тодорхой хугацааны дараа баримт туулж гарч ирнэ штэ гэж байгаа учраас нэг зүйлийг хэлчмээр санагдав. Иргэний зэрэг ногоо нам бол өөрийнхөө тавьсан замаар тууштай, зогсолтгүй урагшлана. Бид одоо энд нэг зүйл босох, тэнд нэг зүйл хөдөлгөөс болж бидний байр суурь огцом өөрчлөгддөг, богино зайн насгүй улс төр гэдэг тийм ажлыг бол хийхгүй. 27 онд ерөнхийлөгчийн сонгуульд иргэний зэрэг ногоо нам оролцсон. 28 онд илүү даацтай, илүү бүтээлчээр оролцсон гэдэгтээ манай намын гишүүд, журмын нөхдүүд маань бол бүрэн дүрэн итгэлтэй байна. Илүү институц болоод, илүү боловсронгуй нам болоод энэ улс төрийн өрсөлдөөнд орж ирээд яваараа гэж таньсан. Шинэ төгшин гайхамшигыг бүтээх болно л гэж найдаж байна. Жишээлбэл сая одоо 24 оны сонгуулиар өнгөрсөн 30 гаруй жилийн сонгуулийн түүхэнд нэг ч удаа казак бүсгүүчүүдийн эмэгтэйчүүдийн төлөө улсын хурлд сонгогдоогүй шүү дээ. Манайхаас л орсон тий. Дээрээс нь ингээд та бүхэн бас би энэ намын дэмжигчид, журмын нөхөд итгэж найдаж саналаа өгсөн тэр хүмүүстээ бас талархснаа илэрхийлж байна. Би бас нөгөө хүн асуухгүй бай гэж бодоод байдгийн ер нь нэвтрүүлгийнх бол ингээд гав ирүүлсэн хүмүүс. Би сая таныг нөгөө замраа гишүүнийг ярьчлаа. Нараа гишүүнтэйгээ ер нь ойлголцож байгаа юу? Та хэд нөгөө тайлан байлангаа өгж авалцж байгаа. Ингээд нэг
ах トゥусын нам болчлоо гэж хоёр хоорондоо асуудал үүсгээд ирсэн чинь 10 сар. Маш сайн ойлголцож байгаа. Сая өнгөрсөн хагас өдөр манай үндэсний зөвлөлийн хороо уралдсан. Тэрэн дээр санхүүгийн тайлан тавигдсан. Тэгээд дараагийн хурлаар энэ санхүүгийн тайлангаа илүү дэлгэнгүй болгоод тавиа гэдэг даалгаврыг ерөнхий нэрмжийн дараад өгсөн байгаа хурлын тогтоолоор. Тэр юун дээр заавчлаа нэвтрүүлгийн цаг дуусчин дахиад л асуулт энийг асуухгүй орхичиж болохгүй олон нийт мөн усж байгаа. Та бүхэн ер нь энэ хамтрал дээр бас давхар оролцоод байна уу? Энэ шургай штаб дээр та хэд очсон? Танаа хуучин намын дарагч нь бас эрхүүд элчин ерөнхий консулаар томилхоо биш шүү. Улаан үд шүү. Улаан үдэд. Тий, улаан үд. Консулаар томилхоо очсон. Ер нь 2023 онд улаан үдэд консулаар очсон. Өмнө нь бол хүн сүдэн аж ахуйн дэд сайд дээр нь Болгарт элчин сайд хийжсэн хүн шүү дээ. Тэгэхээр нөгөө элчин сайд хийжсэн гэдэг утгаараа нөгөө гадаад яамны дипломатын тэр бүртгэл юмдаа байдаг баг. 23 онд улаан үдэд консулаар ажиллаж агаад сая нөгөө ерөнхий консул нь хугацаанд дуусаад эргээд татагдахад нөгөө консул нь ажлыг хүлээж аваад үлдэж байгаа юм л асуудал. Түүнээс манай талын хамтралын асуудал байхгүй. Нэг хоёрдугаарт нь Улаанбаатар аюу шуурхай штаб гэдэг ерөнхий сайд яхасан. Энд бол парламентд судалтай 5 намын дарга 5 л байгаа. Улаанбаатар бол нөгөө Монголын асуудал болчлоо. Энэ бол улс төрч гэсэд огт биш болчлоо. Энэ дээр бас улс төрийн дэмжлэг парламентын ард түмний төлөөлөл гэдэг утгаараа өгөөч гэж. Улс даяар авах ёстой саналыг парламентын босгоход авах ёстой тэр 58 мянган саналыг Улаанбаатарын сонгогчд өгсөн. Үлдсэн 20 мянган одоо жишээ нь хөдөө орон нутгаас манананд өгсөн. Тэгэхээр Улаанбаатарын тэр дэмжлэгийг бид сөрөг хүчин юм чинь эднэрийн Улаанбаатараа сайжруул гэж дуугарч үлдэх нь бидний хувьд буруу юм а гэдэг л үднэс тэнд бол оролцож байгаа мэдээллийг нь авж байгаа шаардлагатай зүйлүүд дээр нь хамтарч ажиллах тухай хамтарч ажиллана гэдэг нь засаглах байх тухай асуудал биш. Улаанбаатарын утаа агаар энэ төгжрөл бүх зүйлийг шийдэхэд хувь нэмэр оруулъя л гэж үзэж байгаа. За баярлалаа. Амжилт. За баярлалаа үзэгчтэй. За энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. За энэ 7 хоногийн лавгийн тойрны нэвтрүүлгийн төрөд өндөрлж байна. За эх 7 хоногийн лавгийн тойрны нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. Баярлалаа баяртай. Батулга ард түмний өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө орхидмааргүй. Төшөв рүү орхидмааргүй болсоо байж. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.